Төгс ягаан өнгөтэй 10 амтан. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өмнөх бичлэгүүдээр төгс хар болон төгс цагаан өнгөтэй 10 амтны талаар ярьсан бол өнөөдөр та бүхэндээ хамгийн сонирхолтой, хамгийн төгс ягаан өнгөтэй 10 амтны талаар ярихаар шийдлээ. Ингээд шууд үндсэн сэдвтэ орцгоё. Хэрвээ та төгс ягаан өнгөтэй 10 амтантай танилцахад бэлэн бол бичлэгээ дуустал нь үзээрэй. 10 дугаар байр урт далавч зарцаа буюу катидид. Энэ амтан зарцаатай нэг ангид хамаарах 8000 гаруй зүйлд хуваагдах катидидийн овогт хариалагддаг. Энэ овогт хамаарах амьтдыг нийтэд нь урт эвэрт зарцаа, бутны хүрэлцэн гэх мэтээр нэрлэдэг. Өөрийн овог дотроос урт далавчд катидид бол хамгийн төгс ягаан өнгөтэй амьтан бөгөөд биеийнх нь бараг бүх хэсэг ягаан өнгөтэй байдаг. Гэвч тэднийг яагаад жагсаалтын 10 дугаар байранд оруулсан бэ? Яагаад гэвэл урт далавчд зарцааны үндсэн өнгө нь ногоон өнгө юм. Гэтэл эритизм гэж нэрлэгддэг генетикийн мутацийн үр дүнд ягаан өнгөтэй зарцаанууд бий болдог. Анх 1874 онд эрдэмтэд энэ төрлийн зарцаа өнгө улирлын шин чанартай өөрчилдөг. Магадгүй ногоон шавжнууд намрын улиралд ягаан өнгөтэй болдог гэж боджээ. Гэвч үүнийг судлаачид 1907 оны 7 дугаар сард нэг төрлийн генетикийн мутант гэж хүлээн зөвшөөрсөн юм. Хэрвээ та эдгээр ягаан өнгөтэй урт далавчд зарцааг олж харахыг хүсвэл Хойд Америкийн зүүн хойд хэсэгт илүү элбэг тааралдаг ажээ. Жагсаалтын 9-р байранд шидэт хавч орлоо. Тэднийг үлгэр домгийн эсвэл ид шидийн юм шиг гайхалтай харагддаг учраас шидэт хавч гэж нэрлэдэг. Гэвч өөрөөр үсэрхэг ягаан хавч гэж хэлэх тохиолдол ч бий. Шидэт хавчнууд Индонез, Япон, Филиппиний ойролцоох далай дотор авраг спонжуудын эргэн тойронд амьдардаг. Тэд өөрсдийн өвөрмөц гадна төрхнийхээ ачаар орчин тойрондоо маш сайн уусан нэгдэж, өөрийгөө бусад амьтдаас өмгөлөн далдалж чаддаг. Шидэт хавч зөвхөн ягаан өнгөтэй биш, улбар шар, улаан өнгөтэй байж болдог бөгөөд ердөө 7 мм урттай ажээ. 8 дугаар байранд захирмаа цөвөрцг нь орлоо. Тийм ээ. Энэ бол навч улам мөчир шиг харагддаг 10 шавж бичлэг дээр гарч байсан нэг зүйлийн цөвөрцг нь юм. Дэлхий дээр 2400 гаруй зүйлийн цөвөрцг нь байдгаас өнөөдөр та бүхэндээ зөв өмнөд Азиас гаралтай захирмаа цөвөрцгний талаар ярих болно. Захирмаа цөвөрцг нь гайхалтай гадна төрх, ягаан өнгнөөсөө гадна цэцэг шиг харагддаг гэдгээр алдартай. Тэр тусмаа тэд захирмаа цэцэг шиг маш үзэсгэлэнтэй, сэтгэл дотом харагддаг. Сонирхолтой захирмаа цөвөрцг нь зөвхөн зэтгийн дэлбэн дээр суух биш, харин ямар ч хамаагүй мөчөр навчин дээр ганцаараа сууж байхад тэднийг цэцэг гэж андуурсан шавжнууд өөрсдөө эрцгээдэг. Хачирхалтай сүүлд хийсэн судалгаанаас харахад захирмаа цөвөрцг нь жинхэнэ цэцэгнээс илүү олон шавжийг өөртөө татдаг болох нь тогтоогджээ. Гайхалтай байгаа биз? 7 дугаар байр. Далайн яргуй. Энэ амьтан бол далайн яргуй гэж нэрлэгддэг нэг төрлийн далайн махчин амьтан юм. Одоогоор тэдний 1100 гаруй зүйл бүртгэгдсэн бөгөөд ойрын төрөл нь бидний сайн мэдэх шүр болон далайн залхаг юм. Далайн яргуй ягаан, шар, улаан, цэнхэр, ногоон гэх мэт олон төрлийн өнгөтэй их биенээсээ зохиосон өвөрмөц содон тэмтрүүлтэй байдаг. Далайн яргуй ойролцоо өнгөрөх загас, сам орхой, хөвгч бичил биетүүд болон бусад хит ойрцсон амьтдыг тэмтрүүлээрээ ороож ам руугаа чиглүүлэн барьж иддэг. Үүнээс гадна тэдний тэмтрүүл хүрх төдийд хариу үйлдэл үзүүлж жижиг амьтдыг саажуулах хэмжээний нейротоксин ялгаруулж чаддаг. Далайн яргуун хор ихэнх амьтдыг тэр тусмаа хүнийг гэмтэж чадахгүй зөвхөн наалдамхай зүйлд хүрх мэт мэдрэмж төрүүлдэг. Гэвч заримдаа тууралт гарах, хэрвээ харьшилтай хүн байвал амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлж амьсгал зогсох, харьшлын хүнд хэлбэрийн хариу урвал илрэх магадaltaй. Далайн яргуй гэм хоргүй үзэсгэлэнтэй харагддаг боловч тэдэнд хамаагүй хүрэхгүй байхыг анхааруулж байна. Жагсаалтын 6 дугаар байр тэжээвэр гахай. Тэжээвэр гахай бол хамгийн түгээмэл, хамгийн алдартай ягаан амьтдын нэг юм. Гэхдээ зарим тэжээвэр гахаанууд эвмеланин пигментийг хит ихээр үйлдвэрлэдэг учраас харанхтай байдаг. Харин ягаан гахаанууд ямар ч меланин үүсгдэггүй учраас ягаан өнгөтэй байдаг ажээ. Бидний мэдих тэжээвэр гахаанууд сонгомл үржүүлгийн үр дүнд бий болсон бөгөөд тэдний өнгө байглаас заяасан зүйл биш юм. Өөрөөр хэлбэл зэрлэг гахаануудын хөвчлэн хар бараа өнгөтэй байдгийг санах хэрэгтэй. Өмнө нь ярьж байсанчлан гахаа бол маш ухаалаг амьтан учраас тэднийг гэрийн тэжээвэр амьтан болгон тэжээх явдал цөөнгүй байдаг. Гэхдээ үүнээс илүү дэлхий дээр махны зориултаар жил бүр 1.5 тэрбум орчим гахааг үржүүлж ойролцоогоор 120 сая тонн гахаан мах үйлдвэрлэдэг ажээ. 5 дугаар байранд аксолотль орлоо. Энэ бол жагсаалтын хамгийн хачирхалтай амьтан ч байж магадгүй. Яг гэвэл тэд итгээд сонин гайхалтай амьтан гэдгээр алдартай. Аксолотль саламандрын нэг төрөл зүйл боловч тэдэнтэй адил бүрэн хувиралд ордоггүй.
Энгийн салмандр гүрвэл усан дотор өндөгнөөсөө эхлээд хувирсаар заламгаагаа алдаж хуурай газар дээр гардаг. Гэтэл аксолотль бүрэн хувиралд орлоггүй. Заламгаагаа хадгалан үлдэж усан дотор 10-аас 20 жил амьдардаг. Ер нь насан туршдаа авгалдаа хэлбэрээр амьдардаг гэж хэлэхэд болно. Мөн эдгээр амьтад нөхөн төлжих чадвартай. Өөрөөр хэлбэл биеийн аль нэг хэсэг эсвэл үе мөчөө алдсан тохиолдолд дахин сэргээж ургуулж чаддаг. Аксолотль тунгалаг ягаан өнгийн биетэй, ягаан улаавтар өнгийн заламгаатай байдаг. Гэхдээ цагаан, хар шар ногоон гэх мэт өөр өнгөтэйч тааралддаг. Уугуул нутаг нь Мексикийн хөндөд байрлах Очимилко нуур бөгөөд тэднийг өөрөөр Мексикийн алхдаг загас гэж нэрлэдэг ажээ. 4-р байранд фламинго шувуу орлоо. Хэрвээ ягаан амьтдын тухай ярьж байгаа бол дэлхийн хамгийн алдартай ягаан амьтныг оруулах нь зөв байх. Энэ бол хайр дурлал, гоо үзэсгэлэн, ягаан өнгөний илэрхийлэл болсон фламинго шувуу юм. Хэдийгээр фламинго эхлээд саарл өнгөтэй байдаг боловч голчлон хоол хүнснээс хамааралтайгаар аажмаар ягаан өнгөтэй болж хувирдаг. Сам хорхой улаавтар улбар шар өнгийн пигмент агуулсан улаан ба хөх ногоон замаг эзнээс болж ягаан өнгөтэй болдог. Гэтэл фламинго замаг болон сам хорхой түүнтэй төстэй амьтдыг хоёуланг нь иддэг учраас эдгээр хоол тэжээл нь тэднийг гайхалтай ягаан өнгөтэй болоход нөлөөлдөг. Хэрвээ фламинго шувууны гайхалтай өнгө зүрхэн хэлбэртэй үнсэл танд сайхан санагдахгүй бол та үүнийг мэдэх хэрэгтэй. Тэд хэдэн зуун мянгаараас хүргэлдэг боловч үргэлж ганц хамтлагчаа сонгож насан туршдаа үнэн чигээр үлддэг ажээ. Гэхдээ бүх төрөл зүйлийн шуудын 90 орчим хувь нь моногами буюу насан туршдаа хослон амьдардаг гэдгийг хэлхэн зүйтэй байх. Жагсаалтын 3-р байр ягаан далайн од. Дэлхий дээр 2000 орчим зүйлийн далайн од байдгаас ягаан далайн од хамгийн гайхалтай төгс ягаан өнгөтэй байдаг. Тэд номхон далайн зүүн хойд хэсэгт далайн эрэг болон боонтын ойролцоох далайн ёроолын элсэрхэг эсвэл шаварлаг хэсэгт амьдардаг бөгөөд том зузаан биетэй 5 хөлтэй дуурах хэлбэртэй байдаг. Ягаан далайн од дэлхийн хамгийн том далайн одын нэг. Тийм учраас тэднийг авраг ягаан далайн од гэж нэрлэдэг тохиолдож бий. Эдгээр однууд ихэвчлэн 32 см диаметртэй боловч хамгийн ихдээ 90 см хүртэл томордог. Харин хамгийн том нь 4.5 кг жинтэй авраг амьтад байдаг. Өнгөний хувьд ихэнх нь ягаан өнгөтэй. Заримдаа саарл толботой, эсвэл бүтэн саарл өнгөтэй ч ховорхон тааралдаг ажээ. 2-р байранд Баргибантийн далайн морь орлоо. Баргибантийн далайн морь буюу бяцхан далайн морь нь энэтхэг номхон далайн төв хэсэгт 10-аас 40 метрийн гүнд хадны ингэр хэсэгт ургасан тэнгисийн дэвүүр гэх нэртэй шүрэн дээр амьдардаг далайн морины нэг төрөл юм. Тэд хүрээлэн буй орчиндөө төгс зогтсон, өнгөлөн дадлах чадвар маш өндөртэй амьтад бөгөөд яг шүр шиг маш өвөрмөц харагдаг гэдгээр онцлогтой. Баргибантийн далайн морь өөрийн амьдрах шүр, хүрээлэн буй орчноос шалтгаалan ягаан, саарл, улаан, шар гэх мэт өнгөтэй байдаг. Үүнээс гадна илүү сайн орчиндөө уусахын тулд бие дээрээ жижиг товруу, болдруу маягийн зүйлтэй байдаг. Ингэснээр тэд яг л шүрний нэг салаа, полипмит харагддаг. Тийм учраас далайн амьтан судлаачид лабораторийн нөхцөлд шүрний бүтцийг судалж байх үедээ л эдгээр бяцхан амьтдыг олж илрүүлсэн гэдэг. Баргибантийн далайн морь үнэхээр өчүүхэн жижиг бөгөөд ихэвчлэн 2 см-аас бага хэмжээтэй байдаг ажээ. Миний хувьд хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд хамгийн төгс ягаан өнгөтэй амьтан бол ягаан халбан хошууд юм. Эдгээр амьтад өмнөд Төв Америкийн бүс нутагт болон Америкийн нэгдсэн улсын зарим хэсэгт амьдардаг бөгөөд гайхалтай ягаан өнгө, урт нарийн хөл, өргөн хавтгай халбан хошуугаараа алдартай. Тийм учраас тэднийг халбан хошууд гэж нэрлсэн биз. Ягаан халбан хошууд гүйхэн ус гатлан явж хагас нээсэн хошуугаараа ус самнан хоол тэжээлээ хайдаг. Усны ямар ч жижиг шавж, загас жарахай, хавч, сам хорхой зэрэг тэдний хошуун дотор орох төдийд хошууга хамхин барьж иддэг. Эдгээр шууд фламинго шуутай адилхан хоол хүнснээс хамааралтайгаар аажмаар ягаан өнгөтэй болж хувирдаг. Үүнээс гадна дөнгөж өндөгнөөс гарсан дэгдэхээ нүдэ нээгээгүй байх ба хошуу нь богино, шулуун хэлбэртэй байж байгаад яваандаа халбах шиг хэлбэрээ олдог ажээ. Харамсалтай нэгдгээр гоо үзэсгэлэнтэй тансаг шуудын ягаан өнгөтэй өд 19-р зууны сүүлчээр эмэгтэйчүүд бүсгүйчүүдийн дунд маш их үнэлэгдэх болсон учраас 1930-аад он гэхэд хангалттай олуула байсан Флорида мужийн халбан хошууд шуудын тоо ердөө 30-аас 40 үржлийн хос болон буурчээ. Аз болоход тухайн үед Замбраагийн ан ангинуурын эсрэг хууль тогтоомж эрх зүйн хамгаалалт гаргасан бөгөөд одоо Флорида мужид 1000 гаруй хос ягаан халбан хошууд үүрэлдэг ажээ. Ингээд та бүхэндээ төгс ягаан өнгөтэй 10 амьтны талаар танилцууллаа.
Жагсаалтанд ороогүй боловч ягаан өнгөний бэлэг тэмдэг болсон олон амьтад байдгийг хэлхэн зүйтэй. Миний зүгээс бичсэн сэтгэгдэл бүрийг нэг бүрчлэн уншиж байгаа учраас мэдхийг хүссэн сонирхолтой зүйлс байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Бичлэгүүдийг минь байнга үздэг хүмүүстэй хандаж хэлэхэд бүгдээрээ илүү олоолаа болохын тулд subscribe-а дараарай. Мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд үргэлжлэх дуртай үгээрээ бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий. Ховорцсон хордоогүй бүхэл амьтан ургамлаа. Тэр тусмаа хүн хүнээ хайрлан хамгаалъя.